За сайн байцгаана уу? Mess Originals 10 Essentials контентийг хөгжүүлж байна. Өнөөдрийн дугаарт Lexor 2K миний бие оролцож байна. За тэгээ миний амьдралд юу нэх юм хэрэггүй те. Хүний амьдрал нэх юм хэрэггүй те. Гол нь мөнгө байх. За тэгээ ер нь бол би яг 10 Essentials гэд бодоод үтсэн чинь бас айгүй хэцүү юм байна. Яг юу авчирхаа мэддэггүй юм байна. Өөрөө жоохон хайгд нэх юм барьдаггүй. Тэр нь бол байнгын зүгттэйгээ дотор нэг хүүдий тэгээ нэг заримдаа утсаа power bank тааж өгдөг. Тэгээ өчтөр орой айгүй сайн бодож байгаад яг миний амьдралд хэрэгтэй байж магадгүй гэсэн 10-аас илүү өнөд авчирсан. Тэгээд хэдүүлээ эхнээс нь хамтдаа харцгаая. Тэгээд миний амьдралд юу байдаг юм бол. Надад ер нь юу явж идэм бол харцгаая. За тэгээд эхнийх нь за энэ болохоор Logitech G Pro Superlight гэдэг маус байгаа. Тэгээд энэ цагаан үйлдвэр нь. За энэ бол ер нь айгүй бас сүүлийн миний яг 6 юм уу 7 сарын бас миний карьерт айгүй тус болсон маус гэж боддог. Тэгмээс карьергүй бизнестэй яг өв дотор. Тэгэд энийг айгүй хүсэж мөрөөдөж авсан юм бол миний амьдралтаа авсан хамгийн үнэтэй жирнүүдийн нэг гэж хэлж болно. Энийг яг цааш нэр 480 мянгаар авч ирсэн. Энэ бол би мөнгө үрсэндээ амар харамсдаг төрлийн үнэлтэд зүгээр ямар их мөнгийг одоо нэг юм сони юм өрчөө гэж боддог төрлийн. Гэхдээ яг энийг аваад бол ер нь хийжэж харамсахгүй шинжтэй. Тэгтээ сүүлийн үеж харамсах гэдэг л та. Гарч байгаа жижиг санагдаад. Тэгээд энэ маус нь болохоор ер нь бол цаашдаа надтай банк байх маус гэж бол бодож байгаа. Тийм учраас энэ бол миний амьдралд хэрэгтэй байж магадгүй. Ер нь ихний лайфстайлтай ер нь хэрэгтэй зүйлсүүдийн нэг нь миний маус байна. Энийг унгаагаад дэвдлээ. Тэгээд би та нараас 480 авнаа. За дараагийнх нь. За дараагийнх нь болохоор power bank. Ерөнхийдөө миний утасны батарей нурцсан. Өөрөө power bank-гүй байсан power bank алга болгоцсон. Тэгээд Go Power-ийн ийм power bank ер нь амар их ашиглаж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол амар их хэрэг болдог л дээ. Ийм power bank байдгийг мэддээгүйсэн. Тэгээд power bank авъя маяг гэж бодож явж байгаа. Тэгээд CEO орсон чинь power bank зарж идэм байлээ. Тэгээд ерөнхийдөө бол айгүй хэрэг болдог зүйлсүүдийн маань дараагийн зүйл бол Go Power Mongolia-гийн power bank байна. За дараагийнх. За дараагийнх нь чихвч энэ яг юу гэдэг нэртэй чихвч юм бүү гэдээ ядчихсан TD ороод хайж явж байгаа болсон. Тэгээд ер нь бол би чихвчгүй байж чаддаггүй төрлийн үнэлтэй нэг юм дуу сонсохгүй байж чаддаггүй юм. Дуу сонсохгүй явахаар ингээд overthinkingтэй жоохон depressed гэдэг л өөр өөртөө ярингуудыг миний дотор байдаг хүн жоохон тийм муу төрлийн хүмүүс байдаг. Жоохон юм сонин галзуу төрлийн байдаг учраас дуу сонсох нь ер нь миний амьдралд айгүй хэрэг болдог л да. Тэгээд миний амьдралын бас хэрэгтэй зүйлсүүдийн дараагийн игнэд чихвч байгаа. Тэгээд чихвчнийх нэрийг мэдэхгүй байна. Ядч ирсэн Apple-ийн нэг чихвч байгаа. Тэгээд энэ хэрэг болдгоо. За дараагийнх. За дараагийнх нь энэ өглөө би зүгнээсээ олсон. Тэгээд миний төрөвч байна. Дотроо миний иргэний үнэлгээтэй. Ер нь бол нэг төрөвч ашигладаггүй. Энэ дандаа уцаараа ер нь бүгдийг болгочдөг. Бэлэн мөнгөгүй. Тэгээ бэлэн мөнгө өгдөг. Тэгтээ яг дотор нь 1000 төгрөг шүү дээ. Энэ хүний төрөвч мөнгө байх хэрэгтэй гэдэг л дээ. Мөнгө дууддаг гэсэн. Тэгээд өдөрчөөсөн миний материал ирсэн. $10,000 авч ирсэн юм гоё төрөвч байна. Зоодлоо 10,000 шүү нэ. Бэлгэн тал цагаан сараар авч ирсэн юм шиг байна. За дараагийн. За дараагийнх нь миний үнэртэй ус байгаа. Тэгээд би сүүлийн ер нь нэг 2 жил жил хагас гэх юм бол үнэртэй усанд айгүй ач холбогдол өгөөд байдаг болчихсон. Тэгээд өөрөө бол үнэртэй усны татварлыг цацгаа энэ нөгөө бэлгэн дэшээ аавд юм том сэттэй юм үнэртэй ус мус юм нүүрний тос ирсэн чинь яг юм бонуснд нэг юм жижиг үнэртэй ус ирсэн хөөг. Тэгээд тэрийг нь яг авчихсан байгаад байгаа. Тэгээд UNLTD ямар юм яасан юуны хэрсний зурагтай юм үнэртэй ус үлээ. Тэгээд айгүй гоё тийм эргэтэлэг шин чанараа агуулсан гоё үнэртэй болохоор би яг аавас нэгж жагаад авсан юм үнэртэй ус байгаа. Тэгээд энэс гадна Hugo Boss-ын үнэртэй ус юм зөрөгдөг. За тэгээд юм жижигхэн үнэртэй ус бол ер нь хөвчлэн бидээ юм уу зүгэн дээр нь аваад за бидээ чашаа шин тэг хэрмээ ус үнэртэй ус гарч ирсэн цацууж ирчих шиг нэг тийм төрлийн юм. Тийм биш зүгээр зүгэндээ аваа явчихдаг хэрэг гарах үедээ хүнтэй болцгүйдээ ер нь ажлын ус болтон юм хөвчлээ шилдэг. Тэр нь эрэгтэй хүн гоё үнэртэй байвал ажил үүсэнд бүтдэг юм шиг байгаамаа. Тэгээд гоё үнэртэй ус хүн байвал залгаарай. За дараагийнх. Мас сонирхолтой тун эвгүй. Тэн Essentials дугаар үргэлжлэж байна гэж. За тэгээд дараагийнх нь болохоор ингээд jersey-нүүд байгаа. Гэхдээ jersey-ийнхээ дээжнүүдээс дээж угсаа нэг 5 jersey-тэй тэрний 3 нэрцсэн байна. Бусд нь
Угаагаад зарим нь нойтон зарим нь яг юмны ардаараар алгуулсан. Энэ болохоор Лилганы 2 жерси байгаа. Тэгээд би нөө Лилганд ерөнхий бас хамтарч ажилдаг. Тэгээд Лилганаас бас 2 жерси авсан. Ер нь бол Лилганы жерсинд үгүй айгүй гоё санагдаад идэг. Тэгээд Лилганаас юм 2 жерси байгаа. Тэгээд Лилгантай хамтарч ажилланаас хойш ерөнхийдөө 2 жерси. Тэгээд одоо нэг хүүдий бас хэлгэж байгаа. Ер нь бол эхний дээшнүүдээс гэх юм бол Лилганы 2 жерси байна. Тэгээд тэр та бүхэн санаж байгаа бол Нодлонгийн номодик мастер тэмцээнд аваргалсан шүгдэм бизнес багийн бас ийм жерсиг хэлгэсэнтэй. Нөгөө багаас нь бас Trinity-гийн багаас бас Trinity-гээс хэлэх гэж байгаад бас амжаагүй. Ер нь бол тэмцээнд ороод финалд нь үлдсэн 2 багуудын ийм жерсинүүдийг цуглуулж эхэлж байгаа. Тэгээс Арвтынхнаас уг нэг жерси ирнэс Арвтынхаа жерсиг авмаар шүү. Тэгээд бас NKT-гээс нэгийг авах болно. Тэгээд ийм жерсинүүд цуглуулдаг. Нэрээ нэг ганц жерсиг марцсан байна. Би Faded Bug ахлагч гэдэг нэг жерси гэдэг шүү дээ. Тэр жерсигээ хаашаа орсон бөмбөг. Тэгээд дараагийнх нь. За, энэ болохоор хил хуур. Одоо Монгол одоо үндэсний тийм одоо хөгжмийн зэмсэг гэх юм уу те. Ийм зэмсэг байгаа. Тэгээд хил хуураар хил хуур ер нь байг авч явах нь ч бас ерөнхийдөө бол бидээ ер нь авч явахыг хичээдэг. Тэгээд ягаад тэгэхээр хил хуур тоглох нь бас нэг талаараа ингээд юм жоохон өөртөө ярилцаж юм шийдвэр гаргах төвчний юм дээр айгүй хэрэг болдог гэх юм уу. Тэг яг нөө хил хуур татаж үзчихсэн, хуур татаж үзчихсэн хүмүүс юм мэдэх бах. Ерөнхий ингээд аянд нь ч юм уу ингээд нэг юм жоохон өөртөө юм ярилцах боломж ингээд нэг юм жоохон тусгаарлагддаг гэх юм уу. Тийм байдаг. Тэгээд хил хуур ерөнхийдөө бол авч явдаг, ашигладаг байгаа. Тэнд бол айгүй энэ бол тийм most valuable одоо хэрэгтэй зүйлсүүдийн маань нэг бол энэ хил хуур байна. За баярлалаа. За дараагийнх нь миний ер нь айгүй удаан гэдэг чинь 17 онд Солонгос явахын өмнө яг Солонгост ч дүүрнэ гэж удаад авч ирсэн юм цуг байгаа. 45,000 төгрөг нарлаг өлөө ачлаас авч ирсэн. Тэгээд энэ цуг болохоор одоо сүүлийн миний баг амьдралын ихэнх цаг хугацаанд бол айгүй удаан хамт өнгөрүүлж байгаад энэ бол би нөө бидээ цүнхэхгүй явж чаддгүй. Тэгээ цүнхэхгүй явахаар ингэ хоосоо өгөөд юм алгуулсан шиг зүгдээд. Тэгээ цүнхэндээ ингэ бүх юм аягээд аваад өчтлөх надад айгүй амар санагддаг. Тэгээд хэд бол бас миний амьдралд айгүй хэрэг болдог, айгүй хэрэгтэй бас топ зүйлсүүд нэг бол миний цүнх байдаг. Тэр нэг гэрээс гарч марахтаа цүнхээ хайгаад бүр олдохгүй болохоор гармааргүй санагдаад байдаг. Энэ бол одоо тэгтээ энэ цүнхээ нэг апдейт хийн л гэж доорж чинь да. За баярлалаа. Дараагийнх. За дараагийн миний амьдралд бас хэрэгтэй болдог зүйлсүүд. За ер нь хүн болгоны амьдралд хэрэгтэй байдаг хаа. Утас мэдээж дээ. Утсан дээр бол хүнтэй ярина, яа нин тэгнэ ингэнэ гэдэг. Өнөр би бас нэг юм мартсан юм шиг. Скины талаар ярилцгаа марцсан мэт утсаа ирсэн дээрээ бас давхар ирсэн дээр юм болов гэж байна. Ер нь бол яг хэрэгтэй биш ч гэсэн зүгээр яг нэг гейминг талаас хэрэгтэй зүйлсүүдийн нэг бол одоо миний скинүүд гэж боддог. Тэгээд ерөөд бол өөрөө аваагүй ч гэсэн ерөөдөө нэг донешноор орж исэн тийм скинүүдийг цуглуулад тэгээд яг өөрийнхөө нөгөө хүсэж исэн скинүүдийг яг нийлүүлээд авсан байдаг. Одоогийн байдлаар бэли хутга мутга гэдээ бас ярил байгаа бах. Тэгээд энэ талд одоо айлталтан ч юм харуулж байгаа бахаа. Тэгээд нэр нь Karambit Night гэдэг хутгатай. Тэгээд бэлийн болохоор Driver Close Racing Green гэдэг нэртэй юм хоёр хутга бэли. Тэгээ Felch Knife Tiger Tooth гэсэн юм гурван энийг бол ер нь бас айгүй тийм хэрэгтэй зүйл гэж бодож байгаа. Нэг тэмцэнээс аргачлаг. Item амар essential юмуд болсон. За тэгээд миний утас болон бас миний одоо банк тоглолтог тоглоом болох CS:GO-ны бас юм айтемнууд гоё чухал санагддаг. Тэгээ миний утас болохоор iPhone 8 зүгээр энгийн 8. Тэгээд энийг яа хүүрээ дармар няц. Нэг жоох хөвгттэй болохоор ер нь бол уцаа нэг сайжруулах талаар нэг бодохгүй байгаа. Тэгээ нартлыг хараад юм ойлгож байгаа хаа гэж мэдэж. За би Faded Bug-ийг ахлагчлахсаар байна. Ten Essentials дугаарт дараагийн орлогчтой амжилт хүсье.